96 см периметртэй квадратыг 2 тэнцвэр хэсэгт хуваагаад эвлүүлэхэд үүсэх тэгш өнцгтийн периметрийг олоо гэж. За тэгэхээр 96 см периметртэй гэхээр бидний квадрат бол АА гэсэн гэж үзвэл периметрийг бол 4А гэсэн томьёог оруулдаг. За тэгэхээр 4А тэнцүү 96 гэхээр А тэнцүү за 2 өргөд 16 гэхээр 24 см болох нь. За тэгэхээр бидний гэдэг маань 24 гэсэн. За тэгэхээр 2 тэнцүү хэсэг хуваана гэсэн юм чинь энд бол 12 байхаа хуваачна. За тэгээд үүссэн дүрс маань тэгш өнцгт төсөн учраас бид нар хол яг гэхээр энэ богинохон 12 гэсэн талаар нь бол нийлүүлсэн гэсэн үг. За тэгэхээр энэ бол 24 байгаа. Тэгэхээр ийш бол урт таашаа бол 48 см урттай 12 өргөнтэй юм тэгш өнцгт төссөн гэсэн. За энэний периметрийг олохдоо бид нар бол яг гэхээр пиг болохдоо 2-ыг өрчгөн 12 дээр 48-ыг нэмээд за тэгээд 2 өргөжүүлчих хэвээр 12 дээр 48-ыг нэмжүүл 60 2 өргөжүүлчихвэл 120 буюу D хариуц бичээ.